хэлцлээ. Эдийн засгийн байнгын ороо хилцээ санал дүгнэлтээ бол хөргүүлсэн. За эдийн засгийн байнгын ороон дээр ч яригдсан гишүүдийн хэлсэн зээл хэлцээртэй холбоотой хэд хэдэн саналууд гарсан. За энийг бас сая очроод гişүү уншид танилцуулсан байгаа. Ерөөсөө гол энэ байнгын ороон дээр ч төсвийн байнгын ороо манай байнгын ороон дээр ч яригдж байгаа гол үндсэн асуудал бол ерөөсөө зээлийн хэлцээрийн үр ашиг эрэм дараалттай холбоотой асуудал, хөрөнгө оруулалтын оновчтой хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг бол гаргаж иж тавиад байна. Тэгэхээр би бол нэг талдаа саяын гишүүдийн саналыг зээлийн хэлцээр хийж байгаа засгийн газрын зүгээс онцгой анхаарч ажиллаарай. Энэ бол нэгдүгээрт одоо бол зөвшөлч хэсэг асуудалд өнгөж орж ирж байна. Буцаад их хурл руу болоод байнгын хороодууд руу соёрхон батлуулахаар бол орж ирэх ёстой. За мэдээж Азийн хөгжлийн банк бол өөрөө шаардлага тавьдаг нь бол ойлгомжтой асуудал. Тэгэхээр өөрсдийнх нь тэр шаардлагын дагуу наривчилсан үнэлгээ хийгээд ирэхээр за энэ хөрөнгө оруулалтуудаар тодорхой одоо дүн шинжилгээ хийгээд гэдэг юм уу тодорхой үнэлт өгөлт өгөөд ирэхээр тодорхой хэмжээнд магадгүй энэ үнэлгээтэй наривчилсан үнэлгээтэй холбоотойгоор бол төслүүд хөдлөх, өөрчлөгдөх тийм асуудал бол үүсдэг. Тэгэхээр энэ дээр бол ямар нэг байдлаар одоо гол онцолж хийж байгаа зүйл бол би дийлэнх одоо энэ сая санал хэлсэн гишүүдийн зүйл бол босрлын салбар дээр, эрүүл мэндийн салбар дээр энэ хөрөнгө оруулалтуудыг бол бууруулах байх. Тэр дундаа сургууль цэцлэгийн тоог бол бууруулахгүй, нэмэгдүүлэх бодлого бол бариараа гэсэн саналыг бол би хаана бол хэлж ирэх шаардж байгаа. За дээрээс нь энэ хөрөнгө оруулалтын төсөв төртөгтэй холбоотой асуудлуудыг бас гаргаж ир тавьж байна. Өрөөний төвшин бас санал хэлж байна. Магадгүй байх ёстой юм хэмжээс илүү өндөр өртөгтэй, зардалтай гэдэг юм уу, ийм зүйлүүд байна гэдэг асуудаг бол яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо яг саяын тэр хөрөнгө оруулалтын хуваарлт болоод хөрөнгө оруулалтын үр ашиг, үр өгөөж, эрэм дараалт холбоотой асуудлууд дээр бол одоо хэлцээрийг тал засгийн газрын зүгээс онцгой анхаарч Азийн хөгжлийн банктай энэ хэлцээрээ бол бас илүү сайжруулж, соёрхон баталгаараа оруулж ирэхдээ бол анхаарч орж ирэх ёстой шүү гэсэн саналыг бол хэлэх байна. Тэгээд үндсэндээ эдийн засгийн байнгын ороо за төсвийн байнгын ороо болоод аюулгүй байдал гадаадлагын байнгын орооны хамтарсан байнгын орооны санал дүгнэлтийг бол бид нар засгийн газарт бол одоо дүгнэлтүүдийг хөргүүлнэ. За мөн одоо энэ хуралдаанаас гарч байгаа хуралдааны тэмдэглэлийг бол хөргүүлнэ. Тэгэхээр саяын тэр гишүүдийн онцолж хэлсэн бодлогын одоо шинжтэй асуудлууд бол эренбэлж шийдвэрлэх гэдэг саналыг бол онцолж одоо санал дүгнэлт болоод хуралдааны тэмдэглэл дээр бол бас өгөх болно гэдгийг бол хэлэх байна. За тэгээд босрлын яам, эрүүл мэндийн яам, за мөн одоо сангийн яам, засгийн газрын зүгээс, онцгой байдлын зүгээс бас эдгээр асуудлуудаар хэлцээрээ бол одоо үргэлжтэй байдлаар эзлэж орж ирээрэй гэдэг зүйлийг бол бас эцэст нь дүгнэж хэлэх байна. За ингээд